Энэ оны 2 дугаар сарын 4-ний өдөр Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC хотноо чухал ашигт малтмалын асуудал арах сайд нарын түвшний олон улсын уулзалт хэмээх маш чухал уулзалт. Ер нь бол газрын ховор элементүүдийн сэдвээр стратегийн уулзалт болж өндөрлөлөө. Тус уулзалтанд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance болон төрийн нарийн бичгийн дарга Marco Rubio зэрэг хүмүүс Америкийн нэгдсэн улсын талаас оролцож, мөн дэлхийн 50 гаруй орны гадаад хэргийн сайд нар болон уул уурхай ашигт малтмалын асуудал эрхэлсэн төлөөлөгчид мөн Европын холбооны комиссийн төлөөллүүд оролцов. Манай улсаас ч мөн гадаад харилцааны сайд Бат Цэцэг энэхүү уулзалтанд Монгол улсыг төлөөлөн оролцов. Газрын ховор элемент бол 21-р зууны геополитикийн хамгийн чухал зэвсэг буюу орчин үеийн технологийн дайны гол бай болоод байна. Хэрв 20-р зуунд дэлхийн хүчирхэг гүрнүүд газрын тосны төлөө тулалдаж байсан бол 21-р зуунд чип болон ногоон эрчим хүч, батлан хамгаалахын технологийн амин сүнс болсон. Энэхүү 17 төрлийн элементийн төлөөх шинэ хүйтэн дайн энэ цаг үед эд өрнөж байна. Энэхүү шинэ хүйтэн дайн нь бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улсын хооронд өрнөж байгаа юм. Хятад улс сүүлийн 30 гаруй жилийн турш байгаль орчны зохицуулалт муутай, хямд ажиллах хүч болон төрийн асар их татаасны тусламжтайгаар газрын ховор элементийн салбарт үнэмлэхгүй монопол тогтоож чадсан улс. Үүнийхээ үр дүнд Хятад улс дэлхийн газрын ховор элементийн олборлолтын бараг 60 орчим хувийг дангаараа эзлэх болсон. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь гэвэл тэд газрын ховрыг боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийн 85-аас 90 гаруй хувийг дан ганцаараа хянаж чаддаг болжээ. Бүгд найрамдах Хятад ард улсын газрын ховор элементийн салбар дах монополчлоос болгоомжлсон Америкийн нэгдсэн улс болон өрнийн бусад орнууд өөрсдийн зүгээс зүгээр хараад суулгүйгээр өөрсдийнхөө арга хэмжээнүүд аваад эхлэв. Тэдний хамгийн ихэнд авч эхэлсэн арга хэмжээ бол хагас дамжуулагч буюу чипний экспортын хориг тавьсан явдал юм. Бүгд найрамдах Хятад ард улсын гол зорилго бол зөвхөн түүхийн эд нийлүүлэгч байх явдал огтосоо биш. Тэд газрын ховор элементийг ашиглан цахилгаан автомашин, салхин турбин, цэргийн дрон зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд ноёрхохыг зориж байна. Үүнийг ч тэд нээлттэй зарлаж бас харуулж байгаа. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын хувьд газрын ховор элементийн асуудал нь зүгээр нэг эдийн засгийн асуудал бус, харин үндэсний аюулгүй байдлын түвшний ноцтой асуудал болон хувираад эхлэв. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний хамгийн орчин үеийн зэвсэглэл Хятадын газрын ховор элементээс шууд хамааралтай байдалтай байна. Тухайлбал ганцхан ширхэг F-35 сөнөөгч онгоц бүтээхэд 400 гаруй килограмм газрын ховор шаарддаг бол Виржиниа ангиллын нэг шумбагч онгоц бүтээхэд 4 тонн гаруй газрын тосны элемент шаарддаг. Хамгийн гол нь тэдгээрийг бараг бүгдийг нь шахуу бүгд найрамдах Хятад ард улсаас худалдан авч байна. Иймээс хэрв дэлхий дээр дайны нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хятад улс нийлүүлэлтэд зогсоовол Америкийн нэгдсэн улсын зэвсгийн аж үйлдвэрлэл шууд зогсох аюултай ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас тэд бүгд найрамдах Хятад ард улсаас хамааралтай энэхүү эмзэг байдлаас богино хугацаанд гарах шаардлага үүсэж байна. Энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улс Хятадаас хамаарлаа бууруулахын тулд холбоотон болон түнш орнуудтайгаа хамтран ажиллах, хүрээгээ тэр чиглэх бодлого баримтлах болсон. Саяхан 2026 оны эхээр Вашингтонд зохион байгуулсан чухал ашигт малтмалын сайд нарын уулзалт болон үүнтэй адил төстэй бусад төрлийн уулзалт санаачлагуудын цаад зорилго нь Африк болон Өмнөд Америк, Австрали, мөн Монгол зэрэг орнуудаас газрын ховор элементүүд түүхийн эд татах түншлэл байгуулах явдалтай шууд холбоотой гэд хэлчихэд буруудах зүйл байхгүй. Тэгэхээр өнөөдөр үүсэд буй газрын ховор элементийн төлөөх цусгүй дайнд бүгд найрамдах Хятад ард улс цаг хугацаа хожиж түүхийн эдээр нь боомлох чадвараа ашиглан өрөндийн орнуудын хөгжлийг удаашруулахаар оролдож байгаа бол Америкийн нэгдсэн улс хэрхэн богино хугацаанд Хятадыг тойрсон нийлүүлэлтийн шинэ сүдчээ босгох вэ гэдэгт бүх анхаарлаа хандуулсан байдалтай байна. Үүнээс шалтгаалan газрын ховор элементийн арвин их нөөцтэй Монгол зэрэг 3 дахь орнуудын геополитикийн үндэс нь огцом өсөж байгаа бөгөөд эдгээр орнууд руу чиглэсэн хоёр гүрний өрсөлдөөн дипломат шахалт цаашид улам бүр ширүүсэх хандлагатай байна. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани хамтран ажиллаж байна. За BGM нь бондын болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 орчим тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа мэрэгжлийн хамт олон юм а. Мөн энэ сэдвийн хүрээнд тодруулах ёстой өөр нэг чухал ойлголт байгаа. Олон нийтийн дунд газрын ховор элемент болон чухал ашигт малтмал хэмээх хоёр нэршлиг яг ижил утгаар холиж хэрэглэх тохиолдол нэлээдгүй гардагч. Эдгээр нь шинжлэх ухаан болон эдийн засаг мөн бодлогын хувьд хоёр өөр ойлголт байсаар ирсэн.
Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол газрын ховор элементүүд нь чухал ашигт малтмалын нэг хэсэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл бүх газрын ховор элементүүд чухал ашигт малтмалд тооцогддогч бүх чухал ашигт малтмал нь газрын ховор элемент биш гэсэн үг. Маш энгийнээр тайлбарлах юм бол чухал ашигт малтмал гэдэг нь аливаа улсын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд онцгой чухал шаардлагатай бөгөөд нийлүүлэлт нь тасалдах өндөр эрсдэлтэй бүх төрлийн ашигт малтмалын жагсаалтыг чухал ашигт малтмал гэдэг. Тэгэхээр чухал ашигт малтмал гэдэг нь шинжлэх ухааны нэршил биш гэсэн үг. Иймээс улс орон болгонд чухал ашигт малтмалын жагсаалт тухайн улсын нөхцөл байдлаас хамааран өөр ашигт малтмалаас бүрдэж таардаг. Тэгвэл газрын ховор элементийн салбар дах Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улсын мөргөлдөөнийг судлаачид 21-р зууны үл үзэгдэх дайн буюу эрдэсийн төлөөх дайн хэмээн нэрлэж байна. Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн хоолойг боомлох давуу талаа хэдийнэ зэвсэг болгон ашиглаж эхэлсэн бол Америкийн нэгдсэн улс үүний эсрэг дөнгнөөс мултрах цогц стратеги буюу сөрөг довтлохоог эрчимтэй өрнүүлж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын энэхүү даван галлыг сармагжуулахын тулд Америкийн нэгдсэн улс үндсэн 4 чиглэлээр хүчтэй ажиллаж байна гэж харагдаж байна. Нэгдүгээрт гэвэл этгэлт түншүүдийн сүлжээ байгуулах арга замаар дипломат довтлохоо хийж байгаа. Америкийн нэгдсэн улс дангаараа Хятадын монополийг эвдэх боломжгүйгээ ойлгосон тул нийлүүлэлтийн сүлжээг Хятадаас бусад улс руу шилжүүлэх геополитикийн маш идэвхтэй тоглолт хийж байна. Үүний тулд Америкийн нэгдсэн улс нь ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл зэрэг олон улсын эвслүүдийг байгуулж 2026 онд Вашингтонд болсон шиг сайд нарын уулзалтуудыг идэвхтэй зохион байгуулж эхэлсэн явдал юм. Мөн хамгийн гол нь Африк, Өмнөд Америк, Австрали болон Монгол зэрэг газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын арвин их нөөцтэй орнуудтай стратегийн түншлэлээ гүнзгийрүүлж, уул уурхай болон хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцүүдийг дэмжин ажиллах саналаа Америкийн нэгдсэн улсын зүгээс ив тодор илэрхийлэх болсон. Хоёрдугаарт гэвэл Америкийн нэгдсэн улс дотоодын боловсруулах үйлдвэрүүдээс сэргээж эхлэв. Америкийн нэгдсэн улс зөвхөн түүхий долборлох бус хамгийн гол асуудал болох цэвэршүүлэх болон боловсруулах төвшөнд Хятадаас хараат бус болохоор зориж байна. Энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам өөрсдийн төсвөөс Калифорни мужид байрлах Mountain Pass хэмээх газрын ховор элементийн уурхайн боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн Австралийн Linus компанитай хамтран Техас мужид хүнд болон хөнгөн хэлбэрийн газрын ховор элементийг боловсруулах аврах том үйлдвэр барихад шууд татаас олгож эхлээд байгаа юм. Тэгвэл 3 дугаарт гэвэл Америкийн нэгдсэн улс хууль эрхцэн орчноо ашиглаж Хятадын нөлөөллийг барууны зах зээлээс шахах бодлого баримталж эхлэв. Тэдний баталсан шинэ хуулиар бол Америкийн нэгдсэн улсад цахилгаан автомашин худалдан авсан хүн бүрт $7,500 татврын хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалт хийсэн юм. Гэхдээ тухайн автомашины батарейд орсон газрын ховор элемент нь ямар нэгэн байдлаар Хятад эсвэл Орос зэрэг улсуудаас импортлсон түүхий эдийн орцтой бол энэхүү хөнгөлөлт олгогдохгүй хэмээх зөөлөн хүчний аргыг баримталсан явдал юм. Үүнээс болоод Америкийн нэгдсэн улсын холбоотон Канада болон Австрали зэрэг улсууд Америкийн нэгдсэн улсын энэхүү татврын хуульд нийцэхийн тулд өөрийн улсуудын газрын ховор элементийн салбарт бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалтаас зайлсхийх үзэгдэл түгээмэл ажиглагдаж эхлэх болов. Тэгвэл 4-р гэвэл дахин боловсруулах арга хэмжээ авч байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэвэл газрын ховор элементийн шинэ уурхайнуудыг нээхэд 10-аас 15 жил зарцуулагддаг учраас цаг хугацаа маш их орно. Иймээс Америкийн нэгдсэн улсын засгийн газраас хуучирсан ухаалаг гар утас, хаягдсан салхин турбин, хуучин цахилгаан мотор зэргийг цуглуулan аваад тэдгээрээс газрын ховор элементийг нь ялгаж авах технологи бүхий маш тусгай чиг үүргийн шинэлэг стартапуудыг төрийн бодлогоор онцгой татаастайгаар дэмжиж эхлээд байна. Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд Америкийн нэгдсэн улсын эдгээр арга хэмжээнүүд нь яг үнэндээ өндөр өртөгтэй, мөн үр дүн нь шууд гарах боломжгүй байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр үүсэд буй эрдэсийн төлөөх дайн нь зүгээр нэг эдийн засгийн өрсөлдөөн бус, харин батлан хамгаалах салбар болон ирээдүйн ногоон эдийн засгийн хувь заяаг шийдэх амь үрссэн стратеги учраас Америкийн нэгдсэн улс ямар ч үнээр хамаагүй Хятадын дөнгнөөс мултрах бүх алхмуудыг хийсээр байх нь тодорхой. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээ
бүтээхэд дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан совиллын Карловы Вари хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой, эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фольклорыг бол анх гарган авсан байдаг. Хожим энэ фольклор нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фольклор болж чадсан түүхтэй. Тэгвэл энэхүү газрын ховрын төлөө өрнөж буй эрдэсийн төлөөх дайн нь Монгол орны геополитик эдийн засгийн судлаачдын дунд хамгийн халуун сэдв болж хувираад байна. Маш товчоор хариулах юм бол энэхүү өрсөлдөөн нь Монгол улсад түүхэн гэмээр асар том ашигтай боломжийг авчирч байгаа ч Монгол улс дэлхийн хэмжээний тоглогч болохын тулд газар зүй болон дэд бүтцийн маш хүнд сорилтуудыг зайлшгүй даван туулах шаардлага үүсээд байна. Цорын ганц туйлын үнэн гэвэл өнөөдөр Америк нэгдсэн улс, Франц, Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд хятадын хамаарлаас салахын тулд өөр хувилбар хайж эхлээд байгаа. Монгол улс энэхүү хайлтын радарын яг төвд нь оршиж байна. Сүүлийн жилүүдэд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Америк нэгдсэн улсын өндөр түвшний дээд албан тушаалтнууд манай Монгол улсад араасаа айлчлан ирж байгаагийн хамгийн гол шалтгаан нь ердөөлийн чухал ашигт малтмал гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүхэн нь Монголын дипломат үндсэнийг олон улсын тавцанд огцом өсгөж байна. Монгол улсын эдийн засаг дан ганц нүүрс зэсээс хамааралтай байж ирсэн бол газрын ховор элементийг ашигласнаар эдийн засгаа солонгоруулах барууны өндөр технологи, барууны их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах ховорхон цонх үе нээгдэж байна гэж нэг талаараа харж болно. Хэрв Монгол улс зөв хөдөж чадвал барууны орнууд Монгол зөвхөн уурхай байгуулах биш, дагаад дэд бүтэц, эрчим хүч болон зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж маш их харагдаж байна. Монгол улсад хавцан бүрэгтэй, лугийн гол, мушхай худаг зэрэг дэлхийн хэмжээнд яригдах үйс газрын ховор элементийн арвин их нөөцтэй ордууд бий. Гэхдээ нөөцтэй байлаа гэд шууд тоглогч болох бас боломжгүй. Монгол улс гол тоглогч болохын тулд үндсэндээ 3 гол асуудалтай нүүр тулгарч байна гэж харагдаж байна. Нэгдүгээр асуудал бол газар зүйн байршлын асуудал. Энэ бол хамгийн том бөгөөд хамгийн гашуун үнэн. Америк нэгдсэн улс, Европын холбоо биднээс газрын ховор элемент авъя гэж бодъё. Гэтэл бид ухаж олборлсон газрын ховроо тэдэнд яаж хүргэх үү гэдэг ийм асуудал тулгарна. Хэрв бид урд хүрч болох бүгд найрамдах хятад ард улсаас дамжуулах зөвшөөрөл авах гэвэл бүгд найрамдах хятад ард улсын хувьд ч гэсэн тэдний өрсөлдөгчд рүү нь явуулах гэж байгаа стратегийн түүхийн эдийг хятад улс өөрийнхөө бомбт өөрийн төмөр замаар зүгээр дамжуулна гэдэг нь юу л бол. Мөн хойд хурш Оросын холбооны улсаар дамжуулах гэж үзвэл Оросын холбооны улс өнөөдөр барууны маш хатуу хоригт орсон логистикийн хувьд бараг л боломжгүй байдалд ороод байгаа. Иймээс манай орны газар зүйн байршлын энэ хүнд байдал нь манай улсыг газрын ховор элементийн гол тоглогч болоход хамгийн том бодит саад учруулж байгаа юм. Харин дараагийн саад бол эрчим хүч ба дэд бүтцийн асуудал. Газрын ховор элементийг олборлож ялангуяа боловсруулах үйл явц нь маш их хэмжээний тог цахилгаан бас их хэмжээний усыг шаарддаг. Гэтэл өнөөдөр Монгол улс дотоодын энгийн цахилгаан хэрэглээгээж бүрэн хангаж чадахгүй өвлийн цагт тог хязгаарладаг төвшөнд хүртлээ дороотсон байдалтай байна. Яг ийм нөхцөлд асар том хэмжээний боловсруулах болон олборлох үйлдвэрүүдийг барих боломжгүй байна. Энэ ч утгаараа эрчим хүчний хараат бус байдал нь газрын ховор элементийн салбарыг хөдөлгөх хамгийн ихний түлхүүр гэж харагдаж байгаа юм а. Тэгвэл 3 дахь шалтгаан нь гэвэл байгаль орчин ба нийгмийн эсэргүүцэл. Газрын ховор элемент нь байгальд дангаараа оршдоггүй бөгөөд ихэвчлэн уран болон тоор гих мэт цацраг гэдэгт бодистой холилдон оршдог. Иймээс газрын ховор элементийг ялгаж авах технологи нь байгаль орчинд маш өндөр эрсдэлтэд тооцогддог. Монгол улсад өнөөдөр уул уурхайг эсэргүүцэх иргэдийн хөдөлгөөн хүчтэй байна. Үүний нэгэн тод жишээ бол хавсан бүргэдийн ордыг тойрсон орон нутгийн эсэргүүцэл гэж харж болно. Иймээс Монгол улс дээрх 3 хаалтыг бүрэн шийдэж чадсан тохиолдолд бид газрын ховор элементийн салбар дах гол тоглогч болох бүрэн боломжтой юм. Хэрв бид зүгээр л манад асар их нөөц байна хэмээн цээжээ дэвтэж дотооддоо хэрэгцсээр байвал энэ автон боломж хурууны завсраар урсан өнгөрч Америк нэгдсэн улс болон өрөндийн орнууд Африк эсвэл Латин Америкийн орнуудыг сонгож биднийг хоош хаях эрсдэлтэй цаг хугацаа биднийг хизээж хүлээхгүй. Гэхдээ энэхүү өрнөж буй эрдэсийн дайнд Америк нэгдсэн улсаас гадна манай улстай хамтран ажиллах боломжтой өөр бодит боломжит улсууд бас бий. Үүнд Европын холбооны улсууд болон Япон, Солонгос зэрэг аж үйлдвэрлэлийн томоохон улсуудыг нэрлэж болно.
Эдгээр улсууд нь дэлхийн технологи, автомашины үйлдвэрлэлийн ноён оргилууд боловч тэдгээр улсууд өөрсдөө ямар ч байгалийн нөөцгүй эрдэс түүхийн эдийн 100% хамааралтай байдаг. Иймээс тэдний Монголыг сонирхох ашиг сонирхол маш өндөр гэж хэлж болно. Эхний жишээ болох Япон улс нь Хятадын газрын ховор элементийн хоригт хамгийн түрүүнд өртөж гашуун сургамж авсан улс юм. 2010 онд Сенкаку арлын маргаанаас үүдэн Хятад улс Япон руу гаргах газрын ховор элементийн экспортоо гэнэт зогсооход Японы электроник автомашины үйлдвэрлэл бүхэлдээ хямралд орж байсан түүхтэй. Өнөөдөр Япон улс нь өөрсдийн Toyota болон Honda, Panasonic зэрэг үндэстэн дамнсан корпорациудынхаа цахилгаан автомашин, роботын технологи, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг Хятадын барьцаанаас бүр мөсөн гаргах асар их хүсэл эрмэлзэлтэй байгаа. Мөн Япончууд Монголд хайгуулт хийх чиглэлээр аль эртнээс хамтран ажиллаж ирсэн. Тэд уул уурхайн олборлолтоос гадна газрын ховор элементийг байгаль орчинд ээлтэйгээр ялгаж авах хамгийн нарийн технологийн ноу-хавыг Монгол оронд нэвтрүүлж, хүний нөөцийг сургах тал дээр хамгийн найдвартай түнш байх боломжтой гэж миний хувьд харагддаг. Харин бүгд найрамдах Солонгос улсын хувьд тэд цахилгаан автомашины батарей үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 3 том компанитай улс. Солонгосын батарейны үйлдвэрлэлд шаардлагатай фит болон никель, кобальт болон газрын ховор элементийн 80-аас дээш хувь нь ерөнхийдөө дан ганц Хятадаас хамааралтай байна. Хятад Америкийн геополитикийн хурцдмал байдал нь Солонгосын эдийн засгийн амин сүнс болсон энэхүү салбарыг шууд занавхирч байгаа тул тэд яаралтай нийлүүлэлтийн өөр шин сувг хайж эхлээд байна. Иймээс Монгол улс нь тэдний хувьд хамгийн ойрын бөгөөд хамгийн боломжит нийлүүлэгч түнш орон болох бүрэн боломжтой харагдаж байгаа. Харин Европ ТВ-ийн хувьд тэд 2035 он гэхэд дотоод шаталтад хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг бүрэн зогсоож, ногоо эрчим хүчинд шилжих маш том амбицлог төлөвлөгөөтэй байна. Тухайлбал Герман улс бол автомашин болон аж үйлдвэрийн машин механизмын ноён оргил улс учраас тэднийг газрын ховор элементийн байнгын хэрэглэгч улс гэж хэлж болно. Харин Франц улс нь цөмийн эрчим хүч болон өндөр технологиороо тэргүүлэгч. Тэд Хятадаас хамааралтай байхыг геополитикийн хувьд аюултай гэж үзэж байна. Яг л эрчим хүчний хувьд Оросын холбооны улсаас хамааралтай байх нь аюултай гэж үзсэн шиг. Иймээс Европын холбооны улсуудад Монгол улс бол тэдний маш найдвартай, мөн тогтвортой нийлүүлэгч түнш улс байх бүрэн боломжтой. Гэхдээ гагцгүй нийлүүлэлтийн логистикийн найдвартай арга замыг бүрэн нээж чадсан тохиолдолд мөн өнөөдрийн дэлхий дээр өрнөж буй эрдэсийн төлөөх дайнд их гүрнүүдийн тусгай албатын ажиллагаа үүрэг оролцоо хамгийн дээд хэмжээнд хүрээд байгаа гэж хэлж болно. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагын хувьд гэхэд тэд дэлхийд даяар Хятадын уул уурхайн компаниудын далд эзэмшил, хувьцааны шилжилт хөдөлгөөн, мөнгөний урсгалыг тогтмол мушигдаг гэх мэдээлэл бий. Тухайлбал барууны уул уурхайн стартап компаниудыг Хятадын компани халахвч компани нэрээр дамжуулан худалдаж авах гэж байсныг тагнуулынхан илрүүлж, Америкийн нэгдсэн улсын гадаадын хөрөнгө оруулалтын хороонд мэдээлснээр уг гэрээг үндэсний аюулгүй байдлын үүднээс цуцалж байсан тохиолдлууд олон гарсан байдаг. Харин Хятадын тусгай албатын хувьд тэд өрөндийн орнууд газрын ховор элементийг орлох ямар нэгэн шинэ материал гаргаж авч байгаа эсэхийг мөн дахин боловсруулах ямар шин технологи нээж байгааг олж мэдхийн тулд буюу аж үйлдвэрлэлийн тагнуулын салбарт асар их хүч хаях болсон. Учир нь технологийн монопол байдлаа алдахгүй байх нь Хятадын гол зорилгод оршдог. Мөн хүчирхэг орны тусгай албад иргэний нийгмийн байгууллагуудыг өөрсдийн зэвсэг болгон ашигладаг. Тэд байгаль хамгаалах эсвэл хүний эрх гэх мэт гоё нэртэй хуурамч төрийн бус байгууллагуудыг далдуур санхүүжүүлж, сошиал медиад хуурамч мэдээлэл тараах замаар орон нутгийн иргэдийг түрхрэх, бослох хөдөлгөөн гаргаж, тухайн төслийг зогсоох эсвэл бүрэн гацаах ажиллагааг маш эрчимтэй явуулдаг. Энэ төрлийн ажиллагаа нь аль ч улсын зүгээс ирэх боломжтой. Америкийн нэгдсэн улс эсвэл Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улс гэд хэнийг ч эрх ашиг хөндөгдсөн. Тэд энэ аргыг дэлхийн өнцөг булан бүрт ашигладаг. Мөн улс төрчдийг авилгах нь аливаа улсын тусгай байгууллагын хамгийн түгээмэл ажил тооцогддог. Тусгай албад зорилттой орныхон улс төрчид, шийдвэр гаргагчид, хууль тогтоогчдын намтрыг судалж, сул тал дээр нь дөрөөлөх, эсвэл далд компаниар дамжуулан сонгуулийг нь санхүүжүүлэх замаар өөрсдийн талд ашигтай уул уурхайн гэрээг батлуулах нууц лоббиг хүчтэй явуулдаг. Африкийн олон орнуудад энэ тактик хэдийнэ ил болоод удаж байгаа. Тэгэхээр эцэст нь дүгнэж хэлэхэд 20 дугаар зуунд хүн төрлөختөн газрын тосны төлөө хичнээн олон дайн самуун дэгдэж, хичнээн засгийн газруудыг унгаж, тусгай албад хэрхэн ажиллаж байсныг бид түүхээсээ сайн мэднэ.
Тэгвэл 21-р зууны дижитал болон ногоон эдийн засгийн эрен үед газрын ховор элемент болон чухал ашигт малтмал нь яг л өмнөх үеийн газрын тосны төлөөх давд дайны хэмжээнд хүрээд байна. Америк нэгдсэн улс, Хятад, Европ зэрэг их гүрнүүд энэхүү эрдэсийн төлөөх дайнд хууль эрх зүй, эдийн засаг, дипломат арга замуудаас гадна тусгай албаны тагнуул, кибер халдлага, давд хорлон сүтгэх ажиллагаа гээд боломжит бүхий л хүчээ дайчлан сүүдрийн дайныг нэгэнт ихлүүлжээ. Тийм ч учраас газрын ховор элементийн арвин их нөөцтэй Монгол улсын хувьд энэхүү геополитикийн ширүүн тоглоомонд гинэн бөгөөд сэтгэл хөдлөлөөр хандаж огтхонч болохгүй. Гадны хөрөнгө оруулагчид эсвэл эсэргээр сошиал сүлжээн дэх байгаль хамгаалах хөдөлгөөнүүд улс төрийн лобби зэргийн цаана ямар гүрний, хэний, ямар ашиг сонирхол, ямар тусгай албадын давд явуулга нуугдаж байж болох вэ гэдгийг төр засгийн түвшинд ч тэр иргэдийн түвшинд ч ялгаагүй маш няхур байдлаар шүүн тунгаах шаардлагатай ийм түүхэн цагүй ирээд байна гэж үзэж байна. За ингээд өнөөдрийн газрын ховор элементийн эрдэсийн төлөөх дайны дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл авсан гэдэгт бол маш их итгэж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.